Үргэлж хичээлээр авторгүй дахь шулууны тэгшгэлийг тавьж тайлбарлаад 3 жишээ бодож өгье. За тэгэхээр энэ авторгүй дахь шулууны тэгшгэлийн ялангуяа вектор тэгшгэл гэдэг сэдв бол шинэ цөм хэлбэрт нэмэгдсэн байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор за авторгүй шулуун бол авторгүйд байгаа энэ шулуун бол энэ шулуун дээр байгаа нэг цэг, за цэг болон энэ шулуунтай параллел D гэдэг нэг вектор хоёроор тодорхойлогдно. Тэгэхээр өгсөн шулуунтай параллел шулууныг өгсөн цэгийг дайрсан шулуун ганцыг татдаг гэдэг утгаараа. Тэгэхээр энэ шулууны тэгшгэлийг зохиохдоо шулуун дээр орших дурын нэг P цэгийг авч үзье. Тэгэхээр энэ AP гэдэг вектор бол D вектортэй параллел болно гэсэн үг. За тэгвэл бид нар вектор хэлэн дээр бичих юм бол AP бол AP коллинар D вектор байх хэвээр. За тэгвэл хоёр вектор коллинар байхын тулд AP бол T үржих нь ямар нэг T гэдэг бодитоор D векторыг T тагаар үржүүлээд AP вектор гарна гэж илэрхийлж байна. За тэгэхээр энийг бид нар авторгүй авторгүй координатын системээр зарах юм бол за x, y, z координат зураад за энэ дээр бид нар энд нэг D вектор байгаа гэж үзье. За энд нэг A цэг байгаа гэж үзье. За A цэгийг дайруулад D-тэй параллел шулуун татаад энэ шулууныхаа тэгшгэлийг зохиох. За тэгвэл бид нар энэ шулуун дээр орших дурын P цэг аваад тэгээд бид нар яг өгөх зэрэг эдгээр нэг за P цэгийнхаа радиус векторыг илэрхийлье. Тэгэхээр энэ бол OP вектор. За OA вектор. За тэгэхээр бид нар OP гэдэг вектор бол OA вектор дээр нэмэх нь AP вектор гэж векторыг нэмэх гурван төрөөр илэрхийлж байна. За тэгээд энийг бид нар P цэгийн радиус векторыг бичих юм бол радиус векторын жижиг P үсгээр тэмдэглээд A цэгийнхаа радиус вектор буюу OA векторыг жижиг A гэж бичвэл AP гэдэг вектор маань T хүрчих нь D вектор гэсэн бичигдэл байна. За энийг бид нар юу гэж байгаа гэхээр зэрэг авторгүй шулууны вектор тэгшгэл гэж хэлж байгаа. За тэгээд энийг бид нар бас дахиад параметр хэлбэрээр нь бичих боломжтой. Тэгэхин тулд P цэгийнхаа координатуудыг цэгүүдийн координатаа энд тэмдэглэе. За бид нар A өгсөн цэгээ x0, y0, z0 координатаа гэж үзье. D векторыг L, M, N гэсэн координатаа гэж тэмдэглэе. За тэгээд шулуун дээр орших дурын P цэгийг x, y, z P цэгийг x, y, z гэж тэмдэглэвэл x, y, z нь x0 энэ P-ийн координатаа өчлөө A векторын координат x0, y0, z0 дээр нэмэх нь T хүрчих нь L, M, N гэх координатаараа зааж. За координатын векторыг нэмэх болон таавар үзүүлэх дүрмээр хоёр вектор тэнцүү авахын тулд хадгалцаг координат төсвөр нь тэнцүү авах ёстой. Тэгэхээр эндээс x координат бол энэний x0 дээр энэ L-ийг T-гээр үржүүлж нэмэх ёстой. x0 дээр нэмэх нь TL. За y нь мөн адилхан y0 дээр нэмэх нь TL, z нь болохоор z0 дээр нэмэх нь TL гэж бичиж байна. За энийг бид нар юу гэж хэлж байгаа гэхээр авторгүй шулууны параметр хэлбэрээр ингээд T гэсэн параметрыг бодитоор ашиглаад ингээд бичих боломжтой. За тэгээд эндээсээ хэрвээ бид нар T-г зайлуулад бичих юм бол эндээсээ T болвол x-с ханд x0-ыг хуваах нь тэнцүү одоо T гэсэн. Тэгээд бусдын мөн адилхан илэрхийлээд бичвэл x-с ханд x0-ыг хуваах нь L тэнцүү, y-с ханд y0-ыг хуваах нь L тэнцүү, эндээс мөн z-с ханд z0-ыг хуваах нь N гэсэн хэлбэрт. За энэ бол авторгүй шулууны хялбар тэгшгэлийг бол энэ хэлбэрт бичдэг. За тэгээд эдрэг бол ер нь урд нь үздэг байсан. Тэгээд бид нар шинэ хөтөлбөр дээр бол энэ вектор хэлбэрээр бодлогонд орж ирэхээр хүүхдүүд бас танихгүй тийм тохиолдол байгаа. За тэгээд энийг ашиглах жишээ авъя. За энэ нэгдүгээр бодлого бол энэ A цэгийг дайрсан энэ вектортэй параллел шулууны тэгшгэл зохиог. Тэгэхээр бид нар бол яг саяын дүрмээрээ одоо бид нар P вектор бол A дээр нэмэх нь T, D гэсэн хэлбэртэй л бичнэ гэсэн. Тэгэхээр P-ийн оронд x, y, z-тэй бичээл 2, асах 2, 3 дээр нэмэх нь
Т үрчгэн 1 асах 3 4. За вектор хэлбэрт нь хичүүл ингээд бичээд орчиж байна. За энийг ерөнхий хэлбэр тэгшлийн бичиг бол яг энэ дараалал хувиргаар бичих боломжтой. За дараагийн жишээ бол за энэ шалгууны тэгшил байна. За вектор хэлбэрт өгсөн байна. За энэ болохоор параметр хэлбэрээр өгсөн байна. Авторгүй шалгуу. За энэ хоёр шалгуунуудын хооронд үнцгийг олгосон болох. Окей. За тэгэхээр хоёр шалгууны хоорондох үнцэг болохын тулд ер нь бол шалгуунуудын хоорондох үнцэг бид нар бол хоёр шалгууны хоорондох хурц үнцгийг авах хэрэгтэй. Тэгэхээр хоёр шалгууны хоорондох үнцэг болно гэдэг маань хоёр шалгууны чиглүүлэгч векторуудын хоорондох үнцгийг олох хэрэгтэй. За энэний дээр байгаа d гэдэг вектор бол энэ d бол бидний чиглүүлэгч вектор гэж нэрлэгддэг байгаа. За тэгэхээр нэгдүгээр шалгууны чиглүүлэгч вектор. За энэ шалгууныг L1 гэж нэрлэчихье. Энэ шалгууныг L2 гэжээ. За тэгвэл L1-ийн чиглүүлэгч вектор D1-ийг бичье. Тэгвэл координат нь одоо эндээс бид 4 хасхныг 1 гэдэг маань 4 хасхныг 1 гэдэг бол нэгдүгээр шалгууны. За хоёрдугаар шалгууны чиглүүлэгч вектор эндээс харах юм бол параметрыг өөрчлөхөөр бид нар энэ LMN маань T-ийн өмнө бичигдэж байгаа коэффициент байна. Тэгэхээр D2 бол 1 хасах 4 1 гэсэн вектор байна. За тэгээ хоёр векторын хоорондох үнцгийг олохдоо бид нар скаляр үржүүр ашигладаг. Скаляр үржүүрээс косинус зайн үнцгийг p гэж нэрлэх юм бол за хоёр векторын скаляр үржүүрийг тус бүрийнх нь мод бол хуваачдаг байгаа. Тус бүрийнх нь уртад хуваах. За тэгэхээр координатор өгсөн үед скаляр үржүүр олохдоо харгалзах координат бүрийг нь үржүүлээд 4-ийг 1-ээр үржүүлнэ. Хасхныг хасах 4 маань нэмэх нь 4 нэмэх нь 1. За вектор тус бүрийн уртуудыг олно. А вектор урт олохдоо координат төсвөрийн квадратуудын нийлбэр гэхээр энэ бол язгууртаар 16 1 18 нөгөө вектор мөн язгууртаар 18 буюу 9 2-1 2-1 гарна. За тэгэхээр cos p 2-1 гэдгээс p үнцэг бол 60 градус байна гэж хоёр шалгууны хооронд үнцэг болохдоо чиглүүлэгч векторуудыг ашиглаад скаляр үржүүр ашиглаж ингэж олох. За гурав дахь бодлого маань за энэ L гэдэг шулуун байгаа. Альфа гэдэг хавтгайн тэгшил өгсөн байгаа. За тэгээд шулуун хавтгайгийн огтлын цэгийг олоо гэсэн бодлого. За энэ шулуун хавтгай огтлын цэг олохдоо бид нар энэ шулууны вектор тэгшлээсээ параметр хэлбэрээр x тэнцүү одоо шулууны дурын p цэгийн координат бичиж байгаа гэсэн үг. За x бол 2 дээр нэмэх нь 3t, y нь 4 хасган t, z бол хасган дээр нэмэх нь 2t. За энийг координат төсөв бичээ. За тэгэхээр энэ x, y бол шулууны дурын цэг, энэ бол хавтгайтай орлох цэгээ бид нар олохын тулд хавтгайхаа x, y, z саяхан координатыг оруулаад тэр параметр олно гэсэн. 2-ыг үржих нь 2 дээр нэмэх нь 3t, нэмэх нь 3-ыг үржих нь 4-өөс хасган t, хасган 1 дээр нэмэх нь 2t, тэнцүү 16. За энэ тэгшлэлийг бодох юм бол 4t тэнцүү хасган t-ийг олдог. За хасганыг энэ 3 координатаа оруулах юм бол x бол 2 3 хасган гэдэг чинь хасганыг y нь 4 хасган гэдэг чинь 5. За z бол хасганыг хасах 2 гэдэг маань хасах 3. За тэгээд шулуун L шулуун альфа хавтгай огтлын цэг бол хасганыг 5 хасах 3 гэдэг цэгээр баталцах нэг